Үрлсөх сайдаа үг үйлдэл чинь зөрөөд байна. Шатхуун импортлогчдын шантажинд 75-аар бууж өгөөд одоо шатхууны үн өсөхгүй хэмээн мэдэгдэж суусан тань хэдхэн хоногийн өмнө. Тэгвэл өнөөдрийн байдлаар А92 бензинийг шунхлаа 1730, сод Монгол 1660, Эмойл 1660, Тэс 1740 төгрөгөөр иргэдэд худалдан борлуулж байна. Ядарсан ард түмнийгт нь хэдхэн компани уваагүй эзэд инхүү улам дарлаж байна. Цагаан сар төгсөн энэ өдрүүдэд хүн бүрэл 5 төгрөгөөр хэмнэх, байга хэддээ тааруулаад сайхан шинжчих гэсэн ганцхан хүсэлтэй яваа. Гэвч тавгийн эдээ буузны мөнгөөр балга бензин авах дээрээ тулчхаад байна. Роснефть компани өөрийн төлөөлөгчийн газраа байгуулга болсон тухай боловсруулах үйлдвэр барих гэсэн сайхан үгсээр хулихан дээр цэцэг ургуулж суухад нь өнөөхөл задарсан хэдэн нөхөд чинь инхүү үнэ нэмж орхилоо. Үн нэмсэн эсхийг та өөрөө явж хардгүй юмаа гэхэд өөрийн жолоочоосоо юм уу эсвэл ойр дотныхоо машинтай хүнээс асуугаад үзээрэй. Үнэ зохиомлоор нэмсэн зарим нэг газрынхын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ярьж байсан ч мөнгө улаан нүд цагаан гээчийн үлгэр болоод амар сайхандаа жаргалаа. Үүндээ урамсан тэд дахиад л үнэн зохиомлоор хөөрөгдөж тэр бүхэл зарим нь 110 төгрөгөөр хүртэл нэмсэн байна. Уг нь энэ нэмэх асуудал үүсгэхээс өмнө А92 бензин 1630 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Ард түмний их итгэл дээр дөрвөлж албан тушаалын моринд мордсон гэдгээ та мартах учиргүй. Харамсалтай нь одоогийн байдлаар амьдрал дээр таны үг үйлдэл хоёрт нь алд дэлэм зөрөөд байна ерөнхий сайдаа.